Hi guys. Би тэгээд айгүй удаан алга болдгоороо болоод одоо л нэг бичлэг хийх гэж байна. Тэг нэг айгүй урт бичлэг болох бах яа гэхэлэр би ер нь одоо ус цасанд ороод тэг өөрийгөө бэлдээд нүгэр мабудаад тэг таадаг шинээр хасан бүх юмаа үзүүлэе гэж бодлоо. Тэгэхээр ер нь айгүй удаан бичлэг болох баха. Хэд минут болох юм бол би одоо энийгээс эдитлээд рендерлэн гэж хайгаал. Тэгээ ямар ч гэсэн би гэр орноо цэвэрлэлцэн хоолонд хийцэн байгаа. Тэгээд одоо миний бэлтгэх зүйл юу вэ гэхэлэр өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байгаа. Би өнөөдөр гарахгүй ч гэсэн өнөөдөр бүтэн сайн учраас асуусан дараа би ер нь бүтэн сайн тасанд ордог байхгүй юу? Яг гэхээр бүтэн сайн ус айгүй муу байдаг. Бүдэр усанд ордог юм шүү. Гэтэ яах вэ? Тэгээ би 1 дэх, 3 дахь, 5 дахь хагасаа гэж усанд ордог байхгүй. Тэгтээ өнөөдөр усанд орно. Тэгээ тэгээ надад нэр ийм гоё билээ ирсэн. Чехээс ирсэн байгаа. Тэгээд энэ бүр амар гоё. Би энийг одоо баг талт мартны хэрэгэлцэн айцсан. Би ч өөрөөсөө харамлаа л. Энэ болохоор ийм Sol de Janeiro гэдэг би одоо зөв уншиж байна уу? Уншиж байна. Тэгээ айгу viral болж ирсэн шүү дээ. TikTok, Instagram дээр айгу viral болж ирсэн. Эдний ингээд бүх бүтээгдэхүүн нь те биеийн бүтээгдэхүүнүүд үнэртэнгүүд нэг л. Тэгээ энэ бүр амар гоё. Надад ийм билийг авсан баярлалаа. Би энийг өөрөөсөө харамж хэрэглэж байгаа. Энэ болохоор ийм би угаач тос тэгээд ийм үнэртэн байгаа. Мистэй. Тэрнээс хэрэгэлцгээе. Би усанд орохдоо эхлээд үсээ дэшээ шууж боож байгаа. Тэгэхээр бие угаадаг. Тэгээд уснаас гарч ирээд тусдаа үсээ угаадаг. Тэгэхгүй бол бич бас ингээд нуруу мурун дээр амар их сорим мөрөтө батгамтахтай зүйл юм болохоор бас нуруу руугаа ингээд нөгөө шампуныхоо усыг зайлмааргүй байдаг болохоор энэ тусдан тэгж угаадаг. Тэглээгээд дээрцсэн үү гэж үгүй яах вэ? Шархнууд нь бол бүгдээрээ амцсан байгаа ч гэсэн стил хэрэгтэй байгаа. Абай яахгүй. Би одоо чинь багтаа юу ажил цаашаа штэ. Running the bee. Үгүй ээ. Процесстэй анцтай байлаа. За одоо араас нь хувцас угаа. Угаалгын машин шүвшөр хоёрыг зэрэг ажилуулж ер нь болдоггүй шиг санагдаж шүү дээ. Угаалгын машин ажиллахаар халуус ирдэггүй байхгүй. Ер нь айхуу халуусны асуудалтай байна. За одоо сарчилгаа. Хүү. Траа. Өнөөдөр шавар маск тавих гэсэн чинь бүр залхуу урчлээд байгаа нь угаанаж болсон чи. Тэгээ надад юм гоё бэлгэнд ирсэн. Зохины маска тавья. Би ер нь зохины тос маск айгу муу тавьдаг аа. Бас ядаж тосоод өрхмээр л. Ямар гоё ялцдаг юм бэ? Oh my god. Вау. Тэгээ дээрэс нь нэмээд маск байна. Япон маск нь нүд нь яагаад юм жижигхэн байт юм бэ? Тэгсээ духан айгуу жижигхэн. Би ч амар жижигхэн духтай хүн шүү дээ ер нь. Тэг ингээ хайчилж. Яа ашгүй. За нэг 15 минут хийц хүрчээ. Хийц хүрэхгүй штэ. Биеийнхээ тасад хүрэх нь. Миний бие амар хуураа заа. Тэгээ надад ингээд шалан биеийн тас үүддэг заа. Би ингээд дуустал нь хэргэлдэг ч миний бие хуураа байсаар л байгаа. Тэгээд нэр имаар айгуу дажгүй байгаа дам санагдаж байгаа. Тэгээ гоё нэртэй. Бараг дуусч штэ. Яа тэгтээ миний бие арай л хуураа. Тэгээ би ингээд нөгөө нурууныхаа батгамтхыг үзүүлэх гээд арсны эмчээр очиж штэ. Тэгэнгүүт чи ингээ бие таслах намайг тэгдэг. Би ингээ байнга л бийцлэг би бүр цүнхэндээ ингээ ажил дээрээ машин дотроо хүртэл гарын тостой явж идэг заяа. Тэг яагаад юм хур агаад идэв бүүмөд. Эсвэл ингээд хүмүүс тэгдэг ч усуу витамин муу гэдэг би одоо арс ус хамсны витамин тий ус мусаа уг нь айгүй сайн ууж байгаа байхгүй юу. Тэгээд тахчин л миний бие үнэхээр хуураа. Амар хуураа. Тун сонирхолтой. За тэгээ контент хийж байгаа учраас гэртээ өмсдөг хувцас гэртээ өмслөө. Яг дээгүүрээ олж явах юм 70 эргийн аягтай даагаараа ингээд гэрийн шорттой. За бие тасалсан гоё яана. Одоо тэгж жаад би маань ингээд цүр шиг хуураш. Энэ бол тун сонирхолтой шүү. Үнэхээр сонирхолтой. Энэ мистийн яна талд орсон шүү дээ. Бас жоохон л татж байгаа. Энэ өөрөөс айгу харамлаад байгаа. Элэний татчих.
яа. Өөрөөсөө хармалчин гэсэн хүн орлогоо цацрын бацаад тий. Юу ямар гой цэвэрхэн мэдрэмж авч байна. Гэр орон цэвэрхэн би өөрөө усанд орцсон. Тэгээд угаасаа орд ирний даваатай гоё. За тэгээд контент учраас нүрэ бодё яа би энэний дараагаар одоо ингэж шүүгээ ухаад авсан бүх юмаа үзүүлнэ гэхээр залхуу урж ш. Тэгтээ яхаа. Тэр нь нилээн ихэмж авсан байж магадгүй эсвэл өмнө жилийнхаа бодвол гайгүй юм авсан байж магадгүй. Тэгээд энэ 100 ер нь би юу хийгээд дахиад алга болцсон бэ гэхээр ойлгомжтой. Нөгөө нэг жуулчингийнхаа ажлыг хийсэн байгаа. Тэгээд миний бүтэн цагийн ажил болохоор 100 намайг хэдл бол хэдэн сар амарч болно гэдэг болохоор би 100 амарч явахдаа жуулчид аадаг. Тэгээд ер нь хөвчлэн дандаа хятадаар ярьдаг жуулчид аадаг. Одоо их газрын хятадууд, Тайванууд, Сингапурууд тий. Тэгээ нөгөө нэг хятадаар ярьдаг ийм нөө second generation гэж ярьдэн шүү дээ. First generation гэдэг нөгөө нэг Филиппинд байдаг хятадууд, эсвэл Малайзд байдаг хятадууд ч байдаг юм уу тий. Нэг тиймэрхүү. Тэгээ энэ 100 хөтлөө ажилласан болохоор нэрээ өөрийгөө шагнаад манайд хоёр Вьетнам руу явж Big Bang-ын тоглолт үзэх гэж байгаа. Ее! Тэг хүмүүс надаас нөгөө нэг яаж билет авсан гэд аюу асууадсан аахгүй. Тэгээд таньдаг Вьетнам үнээрээ авсан байгаа. Танилынхаа үрээгээр. Тэгээ манай Вьетнам найз манайдад тоглолтын билет авч өгсөн. Тэгээд 630 мянгаар Big Bang-ын тоглолтын билетийг нэрээ авсан. Тэр гаваад. Тэгээ яг бүр юм нөгөө сая 2 сая төгрөгийн билетнүүд ч гэсэн нэрээ байлээ. Өнөөдөр нэр авсан юм гоё намны тас өгсөн шүү дээ. Энэ намны тас болохоор ингээд таслагдуулдггүй батг гаргадггүй тэгээ аягүй хурдаа юм гоё шингэж мөнгөтэй. Энэ намны тас байгаа. За нүрэ бодчихад болцъя. Одоо гэсэн чи зарим нэг юмнууд манай хэдийн дуусч эхэлж байгаа юм байна. Жишээлбэл биш үү? Жишээлбэл энэ пудр. Тэгээ нөгөө Асаяка гэдэг ийм Япон газар оруулж ирж ирсэн. Тэгээ би энийг хагалцсан заяа. Тэгээ нөгөө hit the pan гэж ярьдэн шүү дээ. Угаасаа дуусч ирсэн. Тэгээд ийм өнгөхгүй пудр байгаа. Тэгээ надад л айгу таалагдсан. Ер нь айгу таалагдсан. Тэгээ дахиж авах уу гэвэл Iron их тэрхий том заяа. Яг ийм жижиг цүнхэнд авч явахад болж байгаа юм том. Тэгээ жижиг бас байсан санагдаад байна. Тэрнээс нэр авч үзтээ юм уу? Тэгээд XSYS бүр солонгосын XSYS над руу ийм пакэж явуулсан аахгүй. Тэгээд яг бүтээгдэхүүнээ бүрэн бүрэлдэхүүнээр нь явуулсан. Тэгээд би зөвхөн тасны нэрээс хэрэглэхгүй байгаа. Тэгжээд нэрээ хэрэгжилж эхлэв. Тэгээд энд нь болохоор ийм цорив те харалсан эсгүүдийг ингээд цайруулах зорилготой ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо энэ dark spot correcting glow toner гэдэг ийм тонер байна. Тэгээд чигшүүлэгч нэ, жел чигшүүлэгч. За тэгээд серум бас байна. Тэгээд дахиад нэг юм тоостой шавар маск цохны тос гэдэг ингээд иж бүртлээрээ байгаа. Тэр нөгөө нэг яг тосон тосыг нь болохоор би ер нь 7 хоногт нэгээс 2 удаа төрөх гэж байгаа байхгүй юу. Тэгээд нэг тэгж төрөхгүй гэх юм уу? Бас аяа хүчтэй. Тэгээд нарны тосос нэр бай өөртөө авсан юм. Энэ нарны тосыг авсан байгаа. Камерман бүр дэлгэж авчлаа. Тэгээ өөр юу авлаа? Тэгээд нөгөө дампуурч байгаа сармуусныхаа газраас үлдсэн сүүлийнхэн сармууснуудыг нэрээ авсан. Тэгээ энэ сармуусны газар маань 5 өдөр өдөрний дэлгүүр авахгүй. Тэгээд дахиж эднэрээ зарахгүй гэсэн. Тэгээ аз олж би яг адилхныг пингүүд уус нэрээ олсон. Дахиад шинийг цагцсан байгаа нэрээ. Шинийг ч гэхдээ өмнө хэрглэж ирснийг л цагцсан байгаа. Тэгээд удахгүй ирэх баха. Тэгээ ямар хөө ирэх нэрээ харъя байц. Тэгээд ийм сармуусны бодог нэрээ авсан. Тэгээд ер нь харж байгаа тас айгуу гоё дэрвэлэх гой сармуусны бодог авъя гэж бодож байгаа. Тийм дэгжин битгээс энийг авсан. Энэ үнэн айгуу гайгүй байсан. Нэг 30 км байсан юм болов. Би айгуу хөөрхөн дэрвэлэгдэг. Тэгээд штэ. Өөр юу алаа. Тэгээд илгүй яхаа нөтөөсийн крем авсан. Тэгээд энэ болохоор арай шинэ өнгийн крем байгаа. Би өмнө болохоор дандаа 4 номер 4. За тэгээд нөгөө байлаа. Номер 6 моргоо байлаа. Тэгээд энэ болохоор номер 5 байгаа. Тэгээд дахиад авах байхаа энэ маань. Энэ маань дуусч байгаа. Тэгээд би аваад байгаа юм нэг сар л болж байгаа санагдаад байна. Тэгээд нэрээ тийм байна. Тэгээ миний бодгонууд бол ер нь амар сайн дуустдаг. Би бол бодгийг өстэй идэж уудаг хүн байгаа. Хүмүүст идэж чинь нэг крем аваад бараг жил хэрэгэлдэг, бараг 3 жил хэрэгэлдэг. Нэг тэв нь авчихараа те ингээл хэдэн жил мэл хэрэгэлдэг гэд. Би бол нэг тэв нь авбал 3 сар, нэг крем авбал 2-3 сар л болдог. Миний нарийн цэснүүд миний шашлахын юмч гэсэн айгу хурдан дуустдаг. Би ер нь айгу итгэвтэй
их хэрэгэлдэг. Тэр миний юмнууд ихвчлэн надад усж байгаа. Тэгээд нөгөө нэг Асакагаас болохоор энийг тэгээд багцаар байсан аахгүй тэр хэд чаа. Тэгээд багцаараа энэ болохоор дангаараа 50 мянган байлээ. Тэгмүүд багцаар нь бас 50 мянга. Их үнийн зөрүү байхгүй 800 төгрөгийн зөрүүтэй байлоо. Тэгээд багцанд нь болохоор энэ. Тэгээд бейс нь бол айгүй таалагдсан. Би одоо яг 1 сарын турш хэрэгжилж байна. Айгүй дажгүй бейс үлээд бейсэл таалагдсан шүү. Тэгээд өөр нэг юм байсан. Тэгээд энэ жил тастгаа байсан. Тэгээд би энэ тасыг нэг хэрэглээгүй байгаа. Ер нь айгүй дажгүй гэж бас надад ер нь санагдчихж байгаа. Тэгээд яагаад тийж хэрэглээгүй гэхээр савлалт. Тэгээд би ч нөгөө нэг зуны туршид ийш тийшийг айгүй их явдаг. Ялангуяа жуулчтай хөдөө гадуур их явдаг болохоор нөгөө будгааж явж байгаа шүү дээ. Тэгээд надад айгүй дүггээс нь том санагдаад байсан болохоор авч яваагүй байгаа. Тэгээд энэ намар төрхий да. Дуустал нь төрөх байхаа би болов басаа. Тийм байна. Тэгээд Эрдэнэс нэрээ юм авсан юм гоё байсан. Ийм baby powder-ны үнэртэй мист авсан нэрээ. Айгуу гоё тийм цэвэрхэн үнэртэй. Би ер нь үнэртнүүдийн хувьд биш шүү дээ. Айгуу гоё тийм цэвэрхэн тийм бокс саунд шиг үнэртэй айгуу дуртай. Нэрээ тийм үнэртэй айгуу дуртай шүү. Тэгээ надад болохоор миний хамгийн таалагддаг үнэртнүүдийн нэг болохоор Dior-ийн Blooming Bouquet-с гадна энэ GGI-ийн оруулж ирдэг энэ тассан үнэртнүүд байгаа. Энэ бас айгуу гоё үнэртэй. Энэ болохоор лилэ цэцгийн үнэртэй. Айгуу нэг тийм бас нэг бокс саунд шиг үнэртэй. Тэгээ маа найзууд бас энийг гэдэг байхгүй чинь цаамаа дандаа бокс саунд шиг үнэртэй юм даа. Тэгээ энэ айгуу хөрх. Энэ одоо миний бараг 4-т тассан үнэртэй баха. Өмнөх 3 хэрэгэл дуусаагүй гэж жижигэн болохоор хайцсан. Гэтэ яг хуу жоохон ёроолтой жоохон үлдсэн байсан болохоор гайгүй. Тэгээ энэ айгу гайгүй үнэтэй. За чинь Silky Girl гэдэг брэнд байх юм уу? Тэгээд GGI гэдэг Green Gate International тэдний компани оруулж ирдэг 16 мянган төгрөгийн үнэтэйс баха. Энэс өөр үнэтэй юм жижиг тос зөрчлүүд надаас айгу таалагддаг. Зүгэн даад явах боломжтой. Хаяа нэг өглөө өнөртөө өсөрхөөгүй ч юм уу тэр үедээ шууд гаргаж ирээд төрхөйг боломжтой санагддаг надад айгу гой санагддаг. Тэгээ нөөтөө сасан юм авсан. Тэгээд би энийг нь шүү дээ. Энэ бас цүнхнээс айгүй хайсан глосснуудын маань нэг байгаа. Тэгээ өмнөх хоёрыг нь бас хайцсан. Тэгээ миний бодлоор өмнөх бас 2 3 4-ийг аваад дөрвөлгийн хэрэглээд дуусчихсан байхгүй. Тэгээ хоёрыг хаяад энэ бараг 70 дахь наах. Тэгээд надад нөтийн энэ lip corrector гэж бичсэн глосс ал айгүй таалагддаг. Тэгээ үний хувьд ч ихсэн айгүй дайггүй 20 хэдэн мянга лөө. Тэгээ айгүй гоё гяралзуулдаг. Надад бүхэн нь надад таалагддаг. Сармасын цаавад жижигч намайг нэрээ дөөгийн сармасын цаавагч аваад хэрэглээд үзээч гэдэг байсан аахгүй. Би тэгээд нэг удаа дэгжин битээ орохтой нэрээ нэрээ дөөгийн цааваа ингээд хассан. Энэ болохоор 30 хэдэн мянга илүү 28 9 мянга илүү тийг санагдчихэв. Тэгээ айгүй дажгүй цааваа байлээ. Би өмнө нь яад энийг хэрэглэдэг байсан юм болоо. Тэгээ айгүй дажгүй цааваа байлээ. Тэгээ дөөгийн ийм сармасны цааваа хассан. Энэ болохоор өнгөхгүй байгаа. Өнгөхгүйгээс гадна хар өнгөтэй цааваа байдаг юм лээ нэрээ. Бодолт маань бараг дуусаж байна. Тэгээд байна шүү дээ. Чип. Жим битгээс авсан юм Beauty Creations гэдэг юм уруулаа хүрээлэгч авсан. Тэгээд энэ маань юм үзүүрлэлтэй болохоор нэр үзүүрлэгч хэрэгтэй байна гэд би Азур намын хөтөлбөрөөс өөрийнхөө ажилтдаг газраас үзүүрлэгч авсан байгаа. Тийм үзүүрлэгч авсан жижиг үзүүрлэгч тэгээд зүгэндээ игээд аваад явах боломжтой. Тэгээд энэ уруулын бодгаа нэрээ алга болгоцсон учраас энэ уруулын бодгаа дахиж нэр хасан. Энэ ньюд өнгийн уруулын бодог байгаа. Мат. Тэгээд нөө шинээр хасан. Энэ уруулын бодог ч агуу дайггүй үнэтэй нэг 20 кач билүү. Тэгээд нөгөө глоссаа төрхөөд тэг би ер нь үсээ бараг сэнсдэггүй зүгээр яг л байгаагаар гатаачдаг. Тэг миний үс шүү дээ. Би үснийхээ хэсэгт хамгийн их дурга. Миний үс амар шулуу. Бүр ийм шулуун хийм хийлэгцэн юм шиг тийм шулуу. Тэг арай шулуун байгаа. Окей. Би шулуусанд амар дурггүй. Нэг л нэг тийм биш. I don't like this. За хамгийн ихнийх нь бол нэг гэрэл. Би энэ гэрлийг нь шүү дээ 5 сар тавсан санагдчихэв. Тэгээд би автод явж хайцсан. Тэгээд за бас хямдхан юм чи ингээд энэ нэг хідээс санахгүй ярьсан амар хямдхан байсан нэг 15 мав лсэн баг. Тэгээд би энэ гэрлийг дахиад захиалж авсан. Тэгээд энийг болохоор биндүүд уус авсан санагдчихэв 5 уус ч үлээ. Тэгээд ямар ч гэсэн урдаас л авсан. Бүгдээр асаацгаая. За өнөөдөр энэ гэрлээ бичлэг гинэ.
Тэгээ энэ штэ ингээм амар олон төрлөөр хасдаг гоё яваад. Өө шар гэрсэн яасан гоё. Гэрэлтэй өстой гоё байна. Энэ өсгөн таалагдахгүй шүү. Жох ингэж тийм үү? За. Окей. Гутлнуудаас эхлэе. Би ер нь нэг их гутал аваагүй байх гэж бодсон чинь бас л хөөх их гутал авсан байна. Би тэ нэг өмнөх влогтой маань юу ач давхцаж магадгүй өмнөх влогоо бас үзлээ. За хамгийн ихнийх нь шүү дээ. Энэ байгаа. Тараа. Би нэг болохоор ихтлгүүрийн 2 давхарт идэг мангоос хямдралаар авсан. Хямдрал болоогүй ч байлгүй. Тэгээ ямар ч гэсэн 250 мянган төгрөг. Тэндээ би нэг өмсч үзээд надад амар өвтөг санагдсан болохоор би шууд өмсөд тэндээс аваад явжсэн аахгүй. Тэгээд 200 дайраас мангог гот ер нь өвтөйхэн гихтээ энэ гутал намайг 2 удаа холгуулсан. Тэгээ би бодохтой биш үү? Тухайн үедээ холгоогүй тэгээ байж байгаа дараа нь өмсөж байгаа дараа нь дахиад яагаад холгосон бэ л гэж байна. Яагаад хөлийг нь холгосон бэ гэж бодоодсэн чинь миний хөл бас хөөцсөн байсан байж магадгүй гэж би бас бодсон. Тэгээ ер нь хөлөө жоохон хөөлгөлтийг нь харж байгаа өмсөд холгохгүй амар өвтөйхэн гутлаагаа. Тэгээд энэ аль хэдийн симпэрч эхэлж. Би бүр энэ гуталтаа би бүр бүжиглсэн за. Энэ дээр видео нь орж байна. Мангоос авсан юм гутлаа. За дараагийн гутлыг би авсныхаа төлөө маш их шүмжлүүлсэн байгаа. Иргэн дээр нөхөө хүмүүсээр чи яг адилхан гутал авчлаа. Тараа. За энэ болохоор би энэ дээр ингээ миний хөлөө мөр гарцсан агуучлаараа би уугаана. Би угаас юм аа. Тэгээд дахиад 7 өмсөл ингэ хөл юмөр гарцсан зэ. Тэгээд энэ л хараа ийм бас нэг ийм одоо юу гэмт нэвт харагддаг нүүд төрлөө. Гэхдээ өсгөө нь өөр байгаа. Тэгээд саяныхтай өөр байгаа зү харалтай энэ ч одоо энэ хоёрын хэлбэр нь ч гэсэн өөр байгаа зү. Тэгээд энэ л хараа ийм өсгөөтэй гутлаагаа. Энэ л хараа ийм эндүү ултай. Айгу цэвэрхэн байгаа. Тэгээд би угаана би дахиад угаана. Би энэ гутлуудаа сайхан сойдогтож угаадаг шүү дээ. Тэний болохоор табаас авсан 100 гаруй яа болсон санагдаад байх юм. Нэг 50 мянга ч үлээ 60 мянга болсон санагдчих. Ийм энэ аягүй өвтөйхэн гутал ер нь аягүй өвтөйхэн би зүгээр углаад өсгөх. Надад ер нь гэхдээ ийм юу гэдэг вэ одоо ийм олонтой аягүй ингээд зангидж барьдаг гутал аягүй төвхтөө санагдаад байгаа. Би шууд ингээд хөлөө хийгээл өмсөө авчдаг тийм гутал аягүй дуртай байхгүй. Бас тийм амар үдээстэй гутал үнэхээр төвхтөө санагдаад байгаа аягүй үнэ хэлэхэд. За хоёр дахь нь болохоор би сая 6 сард хаа номингийн хямдралаар авсан гутлаа. Энэ бүр ялганы хайрцаг нээсэн шүү. Номинд юу гэж ялган зарах уу? Энийг авсан байгаа. Тэр энэ бол бас мангийн гутлаа. Тэгээд яг тухайд нөгөө нэг карнивал сэлжилүү тийм зарлцсан. Тэгээд тэнгисийн урд номин бүр тэр чигээр ингээд товцос хонор гутлын электрон бараа гэж байжлах бүх юм ингээд хямдралцсан байсан. Би тэгээд номингийн мангогийн хямдралаар энэ штэ нэг 30 мянга болцсон байсан. Тэгээ би юу point ашиглаад 20 мянга гарч ил авч ирсэн. Өөргөө маадаг. Тэгээд айгу өвтөйхэн гутал бас маш өвтөйхэн. Тэгээд би бүр энэ гуталтай клавд бүжгэлсэн гээл амар өвтөйхэн гутлаагаар. Тэгээд надад айгу цэвэрхэн санагдсан байхгүй. Зүгээр яг эндээ ингээл нэг юм юутай ганц зураас гэдэг юм ганц зураас юм юутай. Тэгэл гялцдаг бас хөөрхөн маад сар. Тэгээд айгу хөөрхөн санагдаад авч ирсэн. Тэгээд би энэ гутлыг анх 6 сарын 1-нд нөгөө нэг урт балаажтайгаа өмсчихсэн аахгүй. Оо гэрлийн маань цэнийг дуусчлаа. Тэгээ 20 кагаар авсан. Мангогийн гутал. Тараа. За дараагийн хороо. Та нар намайг 10 мянгаар балерина авсан гэдэг айгүй шүмжилсэн дээ. Би тэгээд арайч хүнний. Энэс хямдхан. Энэс айгүй хямдхан юм. Дэн балеринагийн юу өндөө штэ. Одоо энэ гутлаа энэ л хараа юм өсгийтэй байгаа нь өсгийн юм байна. Тэгээ бас пиндуудаас авсан аюу хөөрхөн цэвэрхэн байгааз гихтээ. Энэ ингээд 40 ярцмар гэж байгаа мөрчлөө шүү дээ. Би 30-с өмсдөг байхгүй. 40 ярцмар гэж байгаа мөрчлөө надад багтаад байгаа. За. Тэгээ манай 38 өмсдөг ихчд маань таарч байлээ. Тэгээ ер нь айгүй бүр 2 сайз бодлоо хөтлөөсөн. Тэгээд жоохон удаа өмсгөр жоохон багтаад байгаа байхгүй. Тэгэхээр би бас гоё юу аяг гэж байгаа сайхан аталтын гიშгэж байгаа өмсөж гэж байгаа. Нэг л хасных өмсөд дуусгая гэж байгаа. Бусдаар л айгүй хөөрхөн эвтэйхэн ийм гутлаа бас биндүүд байгаас авсан. Хямдхан байсан бо өмнө санахгүй байна л та биччихье. Нөгөөх нь болохоор цараа би нийтдээ баг үзүүлэн санагдаад байгаа юм да. Би энийг болохоор талбай номын баярын өдрүүд чинь 5 сарын 20-нд илүү 19-нд илүү авч исэн. Тэгээд тухайд нэг Монгол улс соёлыг таниулах юу гэж бас тийм хамт гарч исэн аахгүй. Тэгээд ийм эсхийгээр хийсэн малгай гутал зарж исэн лангуунаас би
талбайгаас авч исэн ямар газар гэлээ. Тэгээ надаа анх удаа айгуугаа таарж байгаа юм шиг нэг битүү байсан аахгүй артлаараа битүү таарж байгаа юм шиг хүртэл утаа өмсөн чи дахиад бадаад ихсэн. За би бүр би яагаад тандаа ингэж идэм бэ. Тэгэхээр би ингэж утсан аахгүй. Тэгээ би артлыг нь ингэж найзаараа хайжлуулад маа найз дизайнер болох айгуу гоё хайчилж өгсөн гэж би тухай бодож байгаа. Тэгээ артлыг хайжлуулад тэгээ надад айгуу плейн буюу айгуу энгийн санагдаад байсан учраас би энэ гутлан дээр ийм нүд нааж өгсөн. Энэ нүд бас хөрхөн үнэтэй байсан. Ингээд 10,000 за энэ нүд. Тэгээ би энэ нүдийг болохоор юм 0 уцаар дээр нь ойсон байгаа. Тэгээ ийм зузаан хэсгэн дээр ойох амар хэцүү байлээ. За би бараг хурууга бараг зүсчиж яс. Зүгээр гатгахжээж нэг юм ойсон байгаа. Тэгээд эсгийн дээрээс нөгөө нэг наалдан падар наач гэж чинь наалддаггүй юм билээ. Заавал ойх шаардлагатай тэгээд ойсон байдаг юм. Тэгээ би ийм ирзэн өнгө тагуу ирзэн бас иймж ойсон байгаа. Энийг ойх бас л хэцүү байсан. Яг ийм зузаан хэсгэн дээр ингэж ойх айгу хэцүү байсан. Тэгээ энэ готлыг болохоор хямдруулаад бас хүрэх авсан ш 180,000-аар авлаа. Тэгээ 180,000-аар аваад энэ хоёр нь 10 гэж морг 200 болчихж байгаа. Тийм. Бид аюугаа өвтэйхэн болцсон байгаа. Ер нь одоо аюугаа өвтэйхэн болцсон. Тэгээ би энийг сая зунжангаа л өгслөө. Эсгийн гутлын хамгийн гоё юм нь болохоор дулаахан тэгсэн мөртлөө яг юм халуун өдрөө өмсгөд сэрүү татсан. Тэгээд шивэрдүүлдэггүй. Ер нь аюу гоё. Би та эсгийн гутлын өмсөрөө гэж зөвлөе. Ялангуяа юм гадаа өмсдөг эсгийн гутлууд ч аюу гоё болцсон юм шүү дээ. Эсгийн балерина энэ дээрс гарцсан юм биш үү? Бүр ингээ гоё уул-мултай, яасан ч гоё загвартай. Эсгийн гутлал явж гараа угаачаад ирлээ. Та намайг гутлаа барьж барьчаад юусаа гараа угаадгүй магадгүй гэдсэн. Би гараа угаад нь шүү дээ. За, өнөөдөр би энийг үзүүлж чадсан байхгүй юу? Энэ бол миний ингээд хайхч хэцүү хэрэглэгч хэцүү юм гоо сайхны нүур бодолтой юм даа. Би таад зүгээр үзүүлээ гэж бодлоо. Энэ болохоор шүү дээ. Ер нь байдал биш дээ. Дахиад энэ пудр кремнүүд маань Монголд ирэхээргүй болвол би жоохон шавхаж байгаа төрхий гэж бодож байгаа. Бусдаар бол яг тухайн үед нь төрөхөд бол айгүй хэцүү нэг жоохон үлдсэн заяа. Тэгээ энэ кремнүүдийг одоо ямар хагалж байгааг нь илүүлэлттэй юм шиг. Би одоохондоо тэгж чадахгүй л байгаа. Тэгээ би нэг юм маань надад таалагдвал би айгүй удахгүй хэрэгэлдэг төрлийн юм байгаа. Одоо энэ гэхэд миний хэрэгжилжсэн нөтийн кремнүүд дотор нь жоохон үлдсэн. Би тэгээд одоо хүртэл яаж хагалж дотроос нь гаргаж аваад нэг болох тухай орж ирэхгүй л. Энэ пудр бас байгаа. Энэ болохоор Beauty Creation-ийн дэгжин битийг оруулж ирдэг энэ пудр. Тэгээд дэгжин битээ дахиж юу н оруулж ирэхэ болцсон заяа. Тэгээд салбаруудаар нь хаяад нэг энэ пудр байвал баг хацны юм. За тэгээ баг оруулж ирэхгүй байгаа. Би болохоор энэ translucent буюу өнгөхгүй энэ пудрыг төрхдөг байхгүй юу? Pressed шиг нэг юм паудер. Одоо нутаг пудр гэх юм уу? Надад энэ нутаг пудрнээс 1 2 3 4 5 6 байна. Тэгээ би нэг хаглаад хийж ихээр амар хэцүү харцагтай. За би нэг удаа бүр утгаар хаглах чад гараа аваа хийсэн. Тэгээ энэ кремний тухайд гэвэл 1 2 3 4 5 6 одоо ингээд 7 дахь крем юм дээр. Тараа. Тэгээ би бас нэг яаж хагалж нийлүүлж нэг болгоо даа гэж одоо хүртэл бодоод болохгүй байгаа. Тэгээд ер нь энэ крем маань тасарч байгаа. Тэгээд энэ крем маань бол тасарч байгаа. Тэгээд нөөд дахиад өөр крем оруулж ирж байгаа. Тэгээд би тэр нь одоо хүртэл төгч үзег байгаа. Ямар ч гэсэн эднэртэйгээ хамтдаа гоё байна. Тэгээд Beauty Creation-ийн дэгжин битийг оруулж ирдэг энэ пудр ч гэсэн ер нь тасрах гал байгаа. Ер нь бол олдохгүй байгаа. За тэгээд айгүй хэцүү. Яг Монголд ингээд нэг таалагдсан юм болохоор тэр нь жоохон байж байгаа. Тасрах гад эхэлдэг. Эсвэл над чиг юм бор өнгийн крем төрхдөг охтууд цөөхөн байдаг гэж магадгүй л яд тэгж бодсон. Тийм л энэ. Тийм. Энэ өмнө жил Таиландаас авч исэн пудр маань нэрээ одоо хүртэл байгаа. Надад таалагддаг учраас баг бүтэн хийрээ байсаар л байгаа. Энэ маань хагарцсан би нэр нөтөс очиж авъя. Энэ болохоор нүрний юу байгаа? Хацар өнгөлөгч байгаа. Тэр нөтийн юмнуудад ер нь айгүй дуртай. Надад нөтийн тэннээс бус юм таалагдж байгаа. Тэн бол яалтчгүй Европ тэн учраас айгүй тийм миний өнгө бол биш. Тэгээ миний өнгө бол биш. Тэгээ миний сармаснууд байна. Би ер нь сармасаа Макстай шүү дээ яг өөр тоолж утсан байхгүй. Макста нэг өсрээ 5 зүгт юм билээ. Тэгээ 5-аас хойшоо сармас маань ингээд мяарад эхэлдэг цаа. Тэгээ би 5 зүгтээ 5 л ингээд угааж байгаа гэсэн үг шүү дээ зүйлтэй болгон дээрээ. Тэгээд сармас маань мяараа тасраад урагдаад эхэлдэг байгаа. Тэгээд энэ класт би айгуу дуртайсан аахгүй. Би нэг бас сайхан дэгжин битгээс дахиж хотлож авсан. Айгуу дуртай, айгуу гоё бэж өнгийн тэгээ дотроос хаамаатай. Үний хувьч гэсэн айгуу дайжгүй нэг 20k байсан санагчна 10,000 байсан юм болов. Тэгсэн мөртлөө тэр нөгөө нөтийн лип классыг төрхдөг болсноос хойш надад ерөөсөө энэ таалагдахгүй байгаа. Өнгө нэрс таалагдахгүй байгаа. Нэг л нэг тийм
нэг биш. За одоо бас би ингээд сэлцсэн юмнууд үзүүлэх гэж байна. Яагаад вэ гэхээр миний зүгт энэ сармасны брэнд маань дахиж энэ сармасаа та боотод зарахгүй гэж хэлснээс болоод тэгээд бүр ингээд зархаа болоо. Тэгээд би өөр сармасны ингээд газруудыг туршиж үзээд та боотор байдаг газруудыг туршиж үзэж байгаа байхгүй хэлсэн. Тэгээд надад бүгдээрээ надад таалагдаагүй тий. Би одоо энэтэй ойролцоо сармасны юмыг адилхан сармаснаа сонгож байгаа гэсэн үг шүү дээ. За би эхний фейлснээс эхлэе явъя. Тэрийг даралт хийсэн юм байна. За энэ штэг энтэй айгу төстэй харагдаж байгаа юм шиг мөртлөө зүүчхээр айгу домбоо харагддаг миний бодлоор бол. Тэг айгу хямдхан чи ингээд 10 хос гэсэн үг штэ. Тэгээд нэг 78 мянга л байсан байх. Бүсээ 10 мянга юм уу? Онц зэрэг бүр хайцсан штэ. Энэ хайцсан. Энэ бол бүр айл амжигтайсэн заяа. Тэний зүүчгээр бүр яг нэг тийм нөгөө нэг юм би нэг TikTok дээр нэг харж ирсэн юм аа нэг юм цигаагч нар заяа. Бүр яг тийм ингээд хурим мөрөм дээр ингээд амар гоёцсон тэгсэн мөртлөө ингээд амар тийм насархаа байшин ингээд урт ингээд бүжиглээлээд тийшээ тэгэл ингээд сармаас нь бүр жинкнээсээ бүр ингээд миний хаас бүр урт морт ингээд эргүү мөрөөгөр за ер нь яг тийм. Тэг цигаагч нарыг санагдуулам тийм сармаас ирсэн. Тэг бас фейлсэн шүү юм. Энэ бас энэ яхаа дайжгүй заяа. Гэхдээ миний нүдийг ерөөсө тоцсгож чаддаггүй. Тэгвэл ингээ. Яг ингээд миний бодолтыг яг ингээ гоё болгож чаддаггүй. Тэгээ миний бодолтой л сармаас аймлдаг санагдаад байхгүй. Энэ амар сонь заяа. Одоо ингээд бараа нүд зүүн нүд хоёрын сармаас ч нэ штэ ингээд энэ талаасаа ингээд те одоо жишээ нь бараа нүдний хэлэхэд ингээд бараа хурхаанаас арай богинохон байж байгаа цаашлаад ингэ уртуулах хэрэгтэй. Тэгсэн чинь энэ болохоор аягүй сонин бараа нүднийх нь баруун талаас аягүй урт байж байгаад тэгээ зүүн тал руу ингэ богиносдөг заа. За тэгмүүд солиод зүүж олно шүү дээ зүүн нүдэндээ зүүж. Тэнгүүд нөгөө талаас яг адилхан за. Ингээ хоёлаа ингэ бараа нүдний сармаас л юм шиг байна. Би бүр гахаалгаад ийм сармаас чи юу ч гэсэн. Эдгээр бас ер нь аягүй дажгүй үнэтэйс авахгүй нэг 5 6 мянга үсрэл нэг тийм. Нөгөө дуусгаагүй юмуд маань гарч ирсэн шүү. Тэгээ бол бор тэний ирэл тас гарсан хэвээрэл байгаа. Маа найз надаа нэрээ нэг бор тэн өгсөн чинь бор биш байсан. Тэр бол бүр хар байсан. Тараа. Тэгээ надад нэг юм таалагдчихвал би яг амар сайн хэрэглэх. Сизанагийнаас айгу гоё. Тэгтээ айгу хурдан дуусдаг. Айгу хурдан дуусгаас сааваа ерөөсөө байхгүй. Тэгээ дэзикийн тэнүүд нь бас гоё ч гэсэн яг миний хэрэгэлдэг өнгө яг ингээд 3 өнгө зайдаг. Үсрээл 3 4 өнгө. Тэгээ бусад өнгө одоо энэ ягаа магаа өнгөнүүдийг бол эднэр бол яалтчгүй юм ягаа өнгөтэй байхгүй. Би яа юм ягаа өнгөтэй тэнэр ерөөсөө бодож чаддаггүй ерөөсөө ийг биш ээ. Яг нэг тийм үйлцэн шиг харагдаж байгаа. Нөгөө маань зөвхөн тийм шүү дээ. Тэгээ нөгөө аюу гоё бор тэн шиг харагдаж байгаас тэгээд төрөгчээр нэг л нэг тийм рок хамтлагийн тийм юунд явах гэж байгаа юм шиг, концертанд явах гэж байгаа юм шиг. Айгу харалдаг тийм нэлээ. Айгу нөгөө winter өнгийн тийм юм болов. Одоо нэг өвлийн өнгө мөнгө гэж ярьдэн шүү дээ. Ер нь айгу жоохон уртцтай өнгөтэй байгаа. Тийм л байна. Сия. Тийм. XSY-с нэрээ бэлэг авалсан гэдэг гисэн шүү дээ. XSY нөгөө нэг 3 өмнө нэ. Энэ шавар маскыг болохоор би 7 хоногт 2 удаа л тавьж байгаа байхгүй. Тэгээд айгу гоё шавар маск нүрний бас юм нүхжилт болон одоо юм харалсан эсгүүдийг цайруулах үйлчилгээтэй. Тэгээ энэ үүнийг юугаар вайрлалаад байгаа тас. Одоо TikTok-оор вайрлалаад байгаа тас. Тэгээ энэ айгу хүчтэй тас шиг надад айгу санагдаад байгаа байхгүй. Brightening cream гэж байгаа. За тийм цайруулах тас. Тэгээ би энийг нуруунд дээрээ тэгээд нүүрнийхаа бас ийм батхын сорвтой газрууд дээр нэмэхээ бас түрхэж байгаа. Тэгээ байнга түрхэхгүй байгаа яад вэ гэхээр би тийм витамин С мэтэй ч юм уу эсвэл хэд цайруулах үйлчилгээтэй хүчтэй бүтээгдэхүүнүүдийг ер нь багаар л тэгж таасгаж хэрэглэхгүй шууд ер нь бич гэлтгүй шууд тэгж хэрэглэхээр нүүр бол будаа болдог. Будаа болоход шүү бүртгүүлэгдээд эхэлдэг за. Тэгээд нь болохоор цохны тасгаа надад бүр говь дүүн цохны тасгаа. За би алийг ч ингээд сайн тэгж түрхдэг байхгүй. Тэгэхээр би нэг жоохон хадгалж байгаа хугацааны хязгаар дуусах юм байна. Тэгж жаад хугацаанаас өмнө түрх надад 2 өгсөндөө би нэгийг найздаа өгсөн байгаа. Ижил цохны тасгаа түрхдэг өчглөхөө. За нөгөөх нь шүү дээ. За одоо аксесуар бүгд ярьцгаая. Би ингэж гэрээс олсон юмнууд л юм л. Тэг ийм буугавч сая Instagram ер нь TikTok дээр амар од болсон шүү дээ. Яг юм урттай тэгснэ ингээд эндээ ийм арамагтай эндээ ингээд шүр савдуудтай гойгоос. Тэг энийг октод болохоор өөрсдөө төмөр авч жаад бахимахаар эргүүлээд өөрсдөө хийжсэн тийм бичлүүд айгу баяр талжсэн. Би ч гэсэн тэгээд би бахимаар авч байгаа хийж юм шиг гэсэн. Яг тэгж харагдаад залхуурт. Би өн хийхээ хувьд л
хийх л авсан. Тэгээ тань залхуураа авч игээд тэгээ би энэ Pinduoduo-гоос ийм бууч авсан. Тэгээ энэ болохоор нэг хэд байсан бэл нэг иймэрхүү үнэтэй байсан. Тэгээ хөөрхөн та зүүж үзүүл нэрээ. Энэ мань далига авчлаа. Тэгээ ямар ч гэсэн айгу хөөрхөн харагддаг. Энэ бууч байгаа. Айгу ганган байгаа зү. Энэ манай миний гар ямар хаална. Гэхдээ би өгөн зунжангаал ийм гарны гистед зүүлээ. Би ч нөгөө нэг 100 жуулч таавал хөдөө авчдаг болохоор айгу харалцдаг байхгүй. Тэгээд гарны юм надаас хамгаалах гистед зүгөөд ингээ харалцсан. За би тэгээ гайхал. Яга гараа өнгөрчлээ харалчгүй. Ийм хөрмөц. Цан. За нөгөө нь болохоор арай санийхын бодвол нэг минимал бас юм бууч байгаа. Одоо нэг шууны бууч гэж нэрлэх юм одоо арай том бууч те. Тэгээ энийг бас Pinduoduo-гоос авсан. Арай хөөрхөн. Гэтэ надад энэ бууш нэг юм таалагдахгүй байгаа. Юу вэ гэхээр алтлаг. Би алттай юмд ер нь жоохон дургу. Алтчир надад дургу. Тэгээ надад зөгтөггүй яг нэг өнгө байдаг гэж боддог нь улаан өнгө. За би улаан өнгө өмсчхөр нэг тийм ядарсан тэгээ за мэдгүй улаан өнгө бол намайг бол яалтчгүй таашаадаггүй мэл. За одоо ингээд Тара. Тэгээ би ер нь ингээд өмнө нь аялал маялд явахдаа дандаа ингээд нүүр амныхаа бүтэн юм авч явдаг гэсэн байхгүй. Тэгээ бид нэр юм жижигхан пакет авсан дэлгүүрээс 7000 гэж илүү. Тэгээ айгу амар эндээ ингээд үсний шампунь, кондишнер тэгээ нүүрнийхаа тосмос тэгээ будаг арилгах тос тэгээ нүүрний сав маунгаа ингээд хийгээ авчиж байгаа айгу боломж юм байгаа. Нэг хайр бүтэн юм авч явахгүй. За одоо ингээд хувцас танилцуулъя гэж бодлоо. Хувцас дээр нь штэ би нэг 2 удаа фейлдсэн байгаа. Фейлдснээс эхлэе ярих уу? Тэгээ нөгөө нэг 2026 шинэ 2016 мургаа гэх тэгээ нөгөө нэг юм bandage dress буюу одоо юм айгу бариу тэгээд ийм флашнууд чинь 16-нд айгу мод болж исэн шүү дээ. Тэгээд 2026 онд бас ийм bandage dress буцаж ирж байгаа хэрэг надад бүр хайр таалагдаад би энэ палаж шүү дээ. Би энэ палажны захиалгыг аль 5 сард Pinduoduo-дөр өгсөн заяа. Pinduoduo-дөр чинь ихвчлэн хувцснууд ийм pre-order буюу захиалга авч эхэлдэг байхгүй. Тэгээд нэг сарын дараа ч юм 2 сарын дараа эзнүүдтэй өгдөг. Тэгээд энэ чинь бас өөрхөн үнэтэй заяа 100 хэд байлаа. Тэгээд би буцаа ихээр буцаж чадахгүй байгаа байхгүй. 120 эдж өглөө. Юан л та 60-70 мянган төгрөгийн үнэтэй гэсэн. Тэгэхээр энэ ямар юмных нь бандаж авах вэ? Би бүр үнээр хэлэхтэйсэн заяа. Бандаж dress чинь бүр ингээд амар цуцаа материалтай тэгээ амар бариу байдаг шүү дээ. Тэгээ би энэ бүр байхгүй. Тэгээд материалын шаардлага. Энэ үл жинк намайг холигдсан. Энэ юу юм бэ? Нөгөө шал авчнаа. Гэхдээ өмсчих гэхлээр үнэхээр богохон. Бүр амар богохон заа. Сөө богохон. Гачи юм заа. Бити эндээс юм аарай. Тэгээ би гоо зургийн тавьж байгаа комплейнт гэж бодоод байгаа байхгүй. What the fuck is this? Тэгээ би одоо хүртэл нэр энэ дэлгүүрлөө хэрүүл хийгээгүй байгаа юм гэж хэрүүл хийнэ. За энэ бол фейл гэхэд бас хэцүү заа. Яа гэхээр би юм засцсан байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр би ийм beach dress авсан. Одоо нөгөө нэг ийм далайр хэмэрэгдэр өстэй юм зэцдэг болж авсан. Яхан аргагүй. Угаасаа би дотор юм нэмж ойсон юм аа. Тэгээ энэ эрэхтэй биш үү? Бүр үнэхээр beach dress гэдгийг би өөрөө уншааг юм ийм нэвт харагддаг гэсэн зэ. Тэгээ дотор нь нэвт харагддаг учраас өмсчгөр хамаг юм нэвт харагддаг гэсэн үг шүү дээ. Палаж нөгөө нэг юм бандаж левч гэнтэр маань нэвт харагдах байгаа. Тэгээ би юунаас 4 цагаас нэр ийм материал авч чаад энэ зөөлөх материал авч чаад торгондоо юм шиг нэг чи ямар шифрон гэдэг лээ сундаг шифрон гэдэг лөө энэ арай сундаг үү заяа. Тэгээ би шифроны материал авч чаад би өөрөө гараараа дотор нь ойсон байгаа. Жах моо хийснээр мэдчихэв. Тэгээ ер нь айгүй амархан ойцсон шүү нэрээ. Тэгээ дотор нь ингэж гурвалжилж ингэр юм хүмийг нь оёод. Тэгээ гойдлаач нэр энэ дээр зургийг харуулчих. Тэгээ яг нэвт харагддаг энтрийг мэдээгүй захиалсан ч гэсэн тухайн үед би нэг өмс чаддаг юм аа. Тэгээд ажил айгүй жуулчин молчтой хөдөө мөдөө аваад юм засах цагч байхгүй заяа баг гэрт ирэхгүй юм чинь. Тэгээд нэг гэртээ нэг 5 хоног амарч байхдаа 4 зам руу яваад материал аваад палажин дээрээ орой суужгаад нэмж ойсон. Тэгээд хөөхөн юм болчихсон шүү. Тэгээд энийг бас Pinduoduo-гоос авсан. Цанцараа шин корсет. Би дээр нэг Instagram хугацаад намсаа ательер гэдэг юм корсет хийдэг газар олсон байхгүй. Тэгээд тэр газартаа хамтраад би бүр
бичлэг хүртэл хийсэн маа. Тэгээ надад намсуугийн бүх корсет үнэхээр таалагдсан. Амар чанартай байдаг ингээд. Чанартай байдгаас гадна надад намсуугийн хамгийн таалагддаг юм болохоор энэ корсетны хартлаг үдээсний энэ хэсэг байгаа. Энэ үдээс нь шүү дээ. Би яг үдээсэн дээрээ хамгийн их цаг алддаг санагдаад байхгүй. Нэр нь хийгээл тэгэл араас нь ингээ хүнийг татуулаад тэгээ өөрөө татах бол тэгэнгүүт намсуу болохоор яг үдээсээ ийм маягаар хийдэг гэсэн үг. Одоо ингээд дундталтай юм хоёр талаасаа яг тэгээд өмсчөөд шууд ингээд татчих болно. Татагтаал өөрөө татаал тэгээ арталтай ингээд баатгалчих боломжтой. Энэ айгүй ухаалаг шийдэл. Тэгээ тайлхтаа буцаад ингээд тайлчиж болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг артлынхаа корсетныхаа үдээсийг алга болохгүйгээс гадна өөрөө өмснийхаа дараа айгүй хурдан ингээд хоёр талаас нь татаад өөрөө чангалчих боломжтой. Тэгээд маш дажгүй үнээр зардаг заяа хамгийн гол нь бүр ингээд эм тасарсан үнэтэй биш нэг 100-аас 150 хооронд хаяа хямдал зарлал 80,000 гэх мэтчлэн тий. Тэг үнэхээр гоё байдаг энэ мөөмнийх нь хэсгийг л харалтаа бүр ингээд суулттай. За тэг өмссөн бахад үнэхээр элегант гоё харагддаг корсетнуудын маань нэг байгаа. Би энд ингээд 6 оруулчих. Тэгээд playtime болох гээд би намсуугаар бас намсын ательерээс гуйж агаад ийм корсет оёлсон байгаа. Тэг ийм цэнхэр өнгөөр ийм корсет оёлсон custom made гэж ярьдаг үл энэ захиалгаар оёлсон корсетнуудын маань нэг байгаа. Нөгөө гоё агаад тэгээд би бол энийг яаж стил хийж өмссөн байгаа. Бүр оффист өмсгөд хүртэл тасрахаа. Тэг үнэхээр намсаа бол үнэхээр гоё оёдог. Тэр шийдэл, тэр загварууд амар чанартай за. Намсаа ательер үнэхээр гоё. I love намсаа ательер so much. Тэгээ би бол энэ корсетыг бол үнэхээр олон удаа стайл хийж өмссөн. Тэгээ миний бас хамгийн favorite корсетүүдийн маань нэг байгаа. Тэгээ энэ зам нэрээ найзтайгаа хамт хөсгөл явахаар болоод нэг юм замын хувцас авъя гэж бодоод замын хувцас. Вифтиг хувцас авъя гэж бодоод нэр ийм юу захиалсан та юунаас энийг бинод авах захиалсан гэж чинь. Тэгээ ийм бандаж шорт шүү. Үнэхээр шорт заяа. Тэгээ жоохон богино болохоос тэгээ ийм хөөрхөн цэцэгтэй ийм гоё даавн чашийн сундаг ийм материалтай ийм шорт авсан. Тэгээ шортон дээрээ нэмээд нөгөө хаан тавьчих. Шортон дээрээ нэмээд нэрээ ийм юу авсан, Mac авсан. Тэгээ надад ерөөс ийм Mac байдгүй юм билээ. Би нэрээ ийм Mac аваад сэтгэл санаа маань айгүй амарсан байгаа. Тэгээ айгүй гоё Mac. Тэгээ доор нь JC пүмс чирээс айгүй хөөрхөн харагддаг. Цагаан цэвэрхэн ийм Mac авсан байгаагүй. Энэ маань бөөсрүүд байна уу та? Үгүй наа. Тийм Mac авсан. Тэгээ энэ хоёр хамтдаа айгүй хөөрхөн харагдчихилээ би. Бас ингэ хажуугаар зургийг ингэ оруулаад яваад байгаа шүү. Тэд нэрээ юм юу авсан. Тэгээ хамт гэхэд бас хэцүү л нөгөө ханцуу байхгүй болохоор юу гэх юм бэ топ авсан. Тэгээ зүгээр юм цэвэрхэн юм цагаан офсын юм топ авсан. Тэг өмсчгөл гэхдээ нэг тийм яг энэ шигээ бас биш заяа нэг тийм. Гэхдээ яах вэ тэл бас нэг тэгэж амар таалагдахгүй байгаа. Тэгээд энийг бас авсан. Энийг хөөрхөн топ байгааз. Ийм хөөрхөн топ бас пиндодогоос авсан. Өмсчээр асгүй хөөрхөн харагддаг. Тэгээд өөрөө айгүй тийм бүзээлцэн шиг үнэртэй. За бид гайхаалаа яг энэ материал руугаа юу цацсан болоо те. Юу цацсан болоо тийм бүзээлцэн шиг үнэртэй болсон ба. Тэгээд миний чинь угаалаа хашаа. Тэгээд угаагаад байгаа мөртлөө бүзээлцэн шиг үнэр нь байгаалаа. За тун сонирхолтой. Өмнө жилийн playtime-аас яг энэ шиг мөртлөө цагаан малгай авч үлээ. Тэгээ энэ жилийн playtime-аас бас ийм малгай авсан. 45,000-аар авсан нэрээ. Тэгээ манай найзууд намайг бас л заа гэсэн чи одоо жилд ганцхан удаа те ганцхан өдөр өмсөх малгай 45,000-аар аваад тахтай яа тийм бат ингэ. Тэд нар надад бол айгүй таалагдчихж байгаа. Гэхдээ тэгтээ табот дээр бол нэг 20 л хийжсэн баг та. Тэгтээ яг надад л айгүй таалагдж байгаа. Гоё л малгайгаас яачаад байгаа. Ой малгайг өмсчээз. Окей. Тэгээд юу хасан левч хасан. Тэгээд энэ болохоор нөгөө push up bra гэж ярьдэн шүү дээ. Хөөхөргдөг юм левч байгаа. Тэгээд өмнөх 2-3 левчгэн дээр ерэн сайз нь айгүй замбраагаа баадсан заяа. Би бол нэг бол ийм 34-75, нэг бол 36-75 ч гэдэг юм уу те. Сайзаа ингээд 3-4 хэмжээгээр авч байгаа чинь нэг бол хоёул яг адилхан сайз эзэж нэг нь томдоод нэг нь багтдаг. За бүр үнэхээр тийм төөрмөр. Тэгээд энэ бол гоё таарч байгаа. Тэгээд яг онгодог авсан. Надад энэ левчгнээс болохоор нэг бэж өнгөнийх, нэг
2 хар өнгө байгаа. Тэгээ нэг нь олохгүй л байгаа. Хаана байгаа юм бэлээ. Тэгээд 2-3 сар бичлэг хийгүү болохоор бас 2-3 намын цэс дуусгасан байгаа. Би энийг болохоор Cloud9-аас аваад дууссан. Тэгээ ямар сайндаа Mild-аас дахиад намын цэс аваад тэгээ бэлгэн дахиад намын цэс айгуу баяртай байна. Намын цэс төрхөж яваарай манайхаа. Тэгээд ингээд ярих юм маань ер нь ингээд дууссан юм шиг байна. Айгуу цөөхөл худалдаа авалт хийсэн юм шүү дээ. Ер нь хараадсэн чинь. Тэгээд нэг даашин зассан байгаа. Тэг болохоор өмнө жил Highbox-ийн 3 сарын 18-ны хямдрлаар авч исэн даашинсуудын нэг багхгүй. Тэгээд тухайн үед айгуу таалагдчихсэн ч гэсэн тэр жилдээ нэг шүтээ өмсөөгөө яагаад гэхээр богиндсан багхгүй юу. Богиндод яг нэг тийм энэ чинь айгуу тийм классик хар даашинс шүү дээ. Тэгсэн мэж богиндцсан болохоор нэг тийм нэг бишээс юм аа. Тэгээд би бодож байгаад энэ жил өмсөе гэж бодож байгаа доор нь шүү дээ. Ийм айгуу ойсон. Ийм сагилгар юм ойсон байдаг юм. Тэгээ ойцсон чи айгуу хөөргөн болцсон. Тэгээ би энэ плажиг юу өмсөхдөө Улсын драмын Эрдмийн театрт дөрөв тоглолт үзэхдээ нэр өмссөн. Тэйгөө гоё харагдчихсэн. Гэтэ хар өнгө бол яалтчгүй миний өнгө бас биш заяа. Ер нь би хар өнгө авц өмсөж хөрөө нэг тийм овартай, ууртай юм шиг те. Эсвэл нэг тийм биш. Өнөр хөвсгөлөөс ийм понч авсан. Энэ понч аягүй гоё. Би ингээд хотод өмсгөөс жахан ичээд нэг тийм фестивал явж байгаа юм шиг. Би энэ понч авсан нэг 45,000-аар авлаа. Айгу хөөрхөн пончоо тэг хөвсгөлдөө өмсөж байгаа. Тэрснээс гадна энэ нэг тийм нэг орны бүтээлгэр хийсэн юм шиг понч байгаа. Тэгээд айгу дулаахан. Амар дулаахан юм лээ за. За тэгээд ойрын үеийн сонь сайхан гэвэл би 7 сарын 3-нд ээлж хамралтыг авсан байгаа. Тэр хүртэл яг аз хурдаа бүтэн цагийн ажил хийсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд 7 сарын 3-4-нд Playtime 2 өдөр яваа. Тэгээд 7 сарын 5-наас бараг 7 сарын дуустал би хөдөө гадаа жуулчтай хамт явсан. Тэгээ ямаг нэр аль компанид ажилладаг вэ гэдсэн би бараг л бүх компанид ажилладаг. Хаана ажиллаа нэр нь тэнд очиж ажилладаг гэх юм уу. Тэгээд хятад хэл англи хэл дээр жуулчны хөтөж тайлбарлагч хийдэг. Тэгээд 7 сарын сүүлийн 7 хоногт нь зав гаргаж чагаад найзтайгаа хамт хөвсгөл авсан ёстой гоё яасан. Яа хөвсгөлөр бараг амарсан. Үнэхээр гоё амарсан. Гоё шүү бараад. Тэгээ эргэж ирээд дахиад жуулчанд явжгаад сая 8 сарын 17-нд би буцаад бүтцэг ажилтаа буюу аз хурд намын ихтлгүүрийн ажилд орсон байгаа. Таны тиймэрхүү л энэ лайф апдейт гэвэл тий. Гоё яана. Гэтэ бас одоо хаадсан чи бас нэг юм аваагүй юм шүү дээ. Бас гайгүй байна. Тэгээд ер нь мөнгө хадгалах айгу шаардлагатай болсон учраас илүү дутаа юмд мөнгө өрөхгүй гэж бодож байгаа. Мөрчлөө нь ер нь илүү дутаа юмдаас мөнгө өрсөн мэн саяны сармууснуудаас ахвалаа тий. Гэтэ айгу сайн мэдээ байгаа нь гэвэл энэ сармуусын газар маань 5 удаа дампуурсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд пиндуудаар би хайгаа таагаад олдгүй байсан байхгүй. Тэгээд саяхнаас пиндуудаар нэр яг энэ сармуусыг зардаг газар маань комбек хийсэн байлээ. Тэгээд би энэ сармууснаас хэдийг загцсан байгаа одоо ирж байгаа. Тэгээд пиндуудаас нэрээ загсан юмнууд гэвэл нэг шинэ унтлагын хувцас авсан. Тэгээд нэг чивч авсан юм нэр чивчнүүд маань муудаад өөр яалаа. Тэгээ өөр бас гэртээ бас бах юм бас авчихсан. Би тэгтээ гэрийн амиг харуулад яах вэ гэж бодлоо. Тэгээд илүү дотоо 0 угаадаг аяга угаадаг тийм юмнууд бас айгүйх авнаа. Бас гоё штэ тийм авах гэж байгаа. Тийм л энэ да. Тийм байна. Одоо санаа зовж байгаа юм гэвэл бензин яаж авнаа л гэж бодож байна. Би тэгээд сая энэ 100 жуулчтай хамт явж байгаа л бас автобустай явж болохоос гайгүй байхгүй нөгөө нэг автобус чинь түлш дизель хийдэж штэ тийм болохоос гайгүй тэгээд ээжээ сая юу болсон бэ? Үрээчл. Тэгэнгүүт яг ийм бүр прогоно төрөө явж байгаа жуулч тийм бүлэг марсан заяа. Тэгээд би ингээд амар санаа зовсон яг улсаар маань ийм байдалтай байхад ингээд тий бензингүй байгаагаа харуулж जैन. Тэгэнгүүт бороочхоор ингээд гадаа юу ачдээ штэ. Ингээд зам нийл ус олчдээ штэ. Тэгээд тэр байдлыг би жуулчтай харуулах бүм амар дургуй за. Тэгэл үнэхээр тийм байдал руу орчхоор тэгэл одоо яг хөтэй. Ямар ч гэсэн тийм байна. Улсаар маань бас хөгжиж илэн да. Одоо COP 17 гээд тэг санаагаар явуулж байгаа болохоор төгжил бас гайгүй л. Яаж гарч бензин авандаа гэж бодчих. Би тэгтээ бензиний байдлыг арай ч ингэж амар удна гэж юусоо ботсонгүй арай л амар удчихлаа. Тэгэл нэг өдөр нь автобустай нэг өдөр машинтай яваад гоё нөө. Өнөр уржигдэр нэг хүлээ амар гимтээсэн. Oh my god. Хүл маань үнэхээр амар гимтээсэн. Доглон төмөр өдөртөө доглон цаамаа боллоо да. Тэгээд миний хүлэн дээр нэг хүн
пивний шил унгаагаад тэгээ бид нар шилэн дээр нь гიშгэ зав яаж идэл. Тэгээ ингээд миний чигчэн уран дээр нэг сохтуу хүүхэн бас гიშгээд тэгээд хүлмөө нэвж идэл хоолгож молоод бүр амар болсон. За бүр жигэр тоглолт төмөр дээр алдсан. Тэгээд миний нөгөө чигчэн урууны хүмсийг л ачиж тулгацсан гэх юм уу салгацсан ч гэх юм уу. Тэгээд тэрнээс болоод ингээд гიშгсэн газар болохоо маань цосоолж молоод бүр үнэн бүүтэхгүй. Бүр ойр бүр үнэхэр хөлийн асуудалтай байна. Ингээд бүдэрч унаад хөлөө гимтээчхийн. Тэгээ гიშгүүлж мишгүүлчхийн дээр нь шил унахын шилэн дээр өөрөө очиг гიშгчхийн гой гой юм болж байна. Би тэгээ сая тред скул явж исэн чинь нэг тийм дом байна. Ингээд ийм хөлний асуудалтай хүмүүс юу яадаг гэнэ. Одоо байнга унж бэртээд байгаа бол улаан өнгийн дотор хувц өмсөөд тэгээд ууланд гарч халахад шорон дээр сувал ер нь болдог гэх тийм дом яарах гэн. Тэгээд ажил миний хамгийн дургуй өнгө чи улаан өнгө шүү дээ. Надад бүр улаан өнгө юу ч байхгүй за. Нэг улаан өнгийн дотор цаваад богд уулан дээр гараа шорон дээр сууд юм ухаа нэг юм л юм бодцол явж гин дөө. Тэгээд ойр жоохон тийм л энэ да. Бусдаар ч яах вэ? Одоо нэг лайф апдейт маань нэг иймэрхүү байлаа. Юу ч ярьч хөл мүлгэр. Бензинээс шууд хөлний асуудал руу. Ёо. So funny. Хөл гэснээс нэрээ би тэгээд камер дээрээс хөлөө харуулмааргүй л энэ бас цаан завмаар юм да. Би өөрөө бас хөл мүл харах тийм дуртай хүн ерөөсөө биш аахгүй юу. Нэг тиймэрхүү байна. За. Тэгээд асан юм маань энэгээр ингээд хүрээд дуусч байна. Баяртай.